буудангийн бүтээлгээ солиё гэж бодохоор нэг бүтээлэг ойролцоогоор нэг зарим нь бүр амар мяа материалтай бүтээлэг л гэхэд би 20,000 төгрөгөөр 30,000 төгрөгөөр ингээл авлаа гэж бодоход би өөрөө энэ материалын дэлгүүрээр ороод би сая ингээл 1 метр нь 5,000 төгрөг гэдэг материал авлаа. Гэхдээ тэр нь бүр нэг тийм хогийн материал биш. Айгүй гоё чанартай тийм материал байгаа байхгүй юу? Тэгээ би 5 метрийг авсан. Ингээл 25,000 төгрөгөөр би зүгээр буудингийнхаа бүтээлгийг тэр чигтэн солих боломжтой юм байна. Дээр нь би бас нэмээд буудингийнхаа дэрнүүдийнх нь уутнуудаа бас солихоор тийм их материал 25,000 төгрөгөөр авлаа. Тэгээ би ерөөсөө оюутлын юм сургалт ч юм уу тийм юм ерөөсөө сууж үзэж байгаагүй. Цэвэр сонирхлоороо ингээм юм ойдог байхгүй юу? Тэгээ эсвэл гаргаж мэдхгүй. Тэгэл энэ тийм бичлэг үзэл, заавар үзэл. Тэгэл эсвэл гаргаад идэг. Тэгээ ингээ хийгээд исэн чи аюу хурдан сурж гэнэ үү? Амар хурдан. Одоо оюутлын машины бол ингээ гартаа оруулцсан. Одоо ер нь юм хийх аюу амар санагдаж эхэлж байна. Анх бол дандаа фейлддэг байлаа. Ерөөсөө олигтой юм ерөөсөө хийдэггүй байсан. Одоо сүүлийн үед харин ингээ хийгээд байхаар ингээ улам туршлагажаад аюу хурдан сурж байна. Аюу олон юмуд одоо бас хийж сурна гэж бодож байна. Ингээд материал хөгжин гэнээрээс ингээд дараалалаараа ингээд байж идэв бай. Яг нэг хаалгаас гараад нөгөө хаалгаар ороод нэг хаалгаас гараад нөгөө хаалгаар ороод ингээл өдөржин ингээ хөлөө эргэтэл явлаа. Тэгээ бас дэлгүүр орж аваад энэ наадлын хавар нь байдаг дэлгүүрүүд нь орж байгаа цаашаага зах руу орё гэж бодсон байхгүй. Наран тал руу. Юу тэр ширээ явах гэсэн. За ингээд энэ хідэн дэлгүүрлөгөө орчод гарыг гэт. Гэтэ айгүй олон хөөрхөн материалууд харсан, зөндөө материал харсан. Ер нь олон дэлгүүр орж үзчих материалаа сонгосон зүгээр юм байна.